Жүжигчин Юм Мянлон харамсалтайгаар амиа алдсны дараа Хятадын интернет орчинд шууган дэгдээд удаж байна. Энэ осол байсан уу? Эсвэл аллага уу? 2025 оны 9 сарын 11-ний өдөр Юм Мянлоны нас барсан тухай мэдээ интернетэд цацагдбагц. Юм Мянлон has passed гэсэн хаштаг Хятадын Weibo-гийн жагсаалтыг хамгийн ихэнд орсон юм. Жүжигчин Юм Мянлоны сая фэнүүд нь хамтдаа гашуудж байлаа. Гэвч хэдхэн цагийн дараа жүжигчний амиа алдсантай холбоотой бүх мэдээллүүд гинт интернетээс ор мөргүй устгагдсан юм. 2025 оны 9 сарын 11-ний өглөөний 6 цагийн орчимд Бээжингийн Чао Ян дүүргийн Sunshine Upper East орон сууцны хороололд нохоогоо салхилуулж явсан нэгэн оршин суугч аимшигт нээлт хийжээ. Байрны доор цуснд будагдсан 37 настай жүжигчин Юм Мянлоны цогцос хэвтэж байв. Түргэн тусламжийнхан ирсэн ч ямар ч тус хүргэж чадсангүй тэрээр аль хэдийн нас орсон байсан. Юм Мянлон тус байрны 5 давхрын цонхоор унаж амиа алдсан тогтоогдсон юм. Цагдаа нар хэргийн газар ирж хэдхэн цагийн дотор хэргийг хаасан хачирхалтай. Тэдний дүгнэлтээр Юм Мянлон амиа алдах үедээ согтуу байсан. Санамсаргүй 5 давхраас өөрөө унсан. Гүйцээ хэрэг ингээд л хаагдсан байдаг. Гэвч сая хүний хувьд хэрэг хаагдаагүй юм. Хүмүүс хэргийг шударга шүүхийг хүсэж байсан. Юм Мянлон нас барахаас хэдхэн хоногийн өмнө ээж рүүгээ маш аимшигтай мессежийг бичсэн байдаг. За ууг мессежинд бол ингэж байгаамаа. Тэдний шилжүүлсэн мөнгө бол бохир мөнгө. Миний ойгууд сүрж байна. Би тоглоогүй. Би хий юм харж байгаа ч юм биш. Тэд намайг аалчч магадгүй гэж бичсэн байна. Тэгвэл жүжигчин Юм Мянлон ээж рүүгээ яагаад юм учир битүүлэх хачин мессежийг бичих болсон юм бол. Тэгээд ч зогссонгүй. Тэрээр нас барахаас хэдхэн цагийн өмнө мөн л ээж рүүгээ сүүлийн мессежийг бичсэн байдаг. За ууг мессежинд одоо би баяртай гэж хэлэх цаг болжээ. Тэд намайг хүссэн үедээ алгах болно гэсэн байна. Жүжигчин Юм Мянлон 1988 оны 6 сарын 15-нд Хятадын Шинжаан мужийн Өрөмч хотын жирийн айлын хүү болон мэндэлжээ. Түүний ээж нь хөгжмийн багш байсан бөгөөд Юм Мянлоны авьяасыг багаас нь хөгжүүлж төгөлдөр хуур зааж дуулах авьяасыг нь дэмждэг байв. Харин түүний эцэг нь фитнесийн дасгалжуулагч байсан бөгөөд сахилга бат хөдөлмөрч занг түүнд суулгаж өгсөн юм. Юм Мянлон олонний танил жүжигчин болох эхлэлээ реалити шоу болон дууны уралдаанд оролцсноор эхлүүлсэн байдаг. 2007 онд тэрээр My Show My Style нэртэй шоунд оролцож исэн юм байна. За 2013 онд Happy Boys реалити шоунд оролцож эхний шилдэг аргат багтсан оролцогч болсон байдаг. Үүнээс хойш тэрээр өөрийн жүжигчний карьераа эхлүүлсэн гэхэд бараг болно. Гэхдээ түүний амжилт нь нэг л шөнийн дотор ирээгүй юм. Киноны дүр бүртээ тэрээр өөрийн сэтгэл хөдлөл авьяасаа шингээж тоглож ирснээр алхамаар нэр алдарт хүрсэн байдаг. Түүний жүжигчний карьер нь 2015 онд Go Princess Go цуврал 9 дэх ханхугийн дүр тоглосноор эрчимтэй өссөн байдаг. Харин 2017 онд Eternal Love буюу мөнхийн хайр цувралд гол дүр бүтээснээрээ үнэхээр алдартай кино болж чадсан байна. За үүний дараа тэрээр 2019 онд The Legend of White Snake буюу цагаан могоон домог зэрэг кинонд тоглосон байдаг. Гисэн хэдий ч түүний олон сая фэнүүдийнх нь онцож хэлсэн зүйл бол жүжигчин Юм Мянлон алдар нэрд хүрсэн ч гэсэн үргэлж энгийн даруй байдгаа гэж ярьсан байна. Мөн тэрээр хувийн амьдралаач олон нийтээс нууцалдаг байсан. За ямар ч байсан бол нэг хоёр нохоотой байсан. Энэ хоёр нохоогоо бол өөрийн гэр бүлийн гишүүн мэт үздэг байсан юм. 2025 оны 9 сарын 10-ны шөнө нас барахаас өмнөх өдөр буюу Юм Мянлон Sunshine Upper East хорооллын байранд байх найзынхаа хувийн үйлчлэгт оролцжээ. Тэнд ойролцоогоор 16 хүн байсан гэж их сурвалжууд мэдээлээд байгаа. Хөндлөнгөөс харвал тэр орой энгийн л нэг найзуудын цугларалт үдшилэг мэт байсан ч үнэндээ өөр цугларалт байсан юм. 9 сарын 11-ний шөнийн тэг 2 цагийн үед хүний хашгирах чимээг сонссон гэж зарим оршин суугчид ярьжээ. Энэ үед Юм Мянлон 5 давхраас унаж амиа алдсан юм. Захин орчинд харсан видеонуудыг харахад Юм Мянлоныг Бээжингийн Булгари зочид буудлаас орон сууцны тухайн хороололд хүчээр авчирсан бичлэг байдаг. За энэ бичлэгт бол магадгүй та бүхэн интернетээс харсан баг хоёр эрэгтэй хүн түүний хоёр талаас нь сугдсан явж байгаа нь харагддаг. За бичлэгт түүний биеийн их таарах хүн байгаа. Тэрээр яагаад ч юм айгүй хүнд бэртэл авцсан юм шиг харагддаг.
харагддаг. Мөн тэр өдөр хүмүүс юм янлоонд архийг хүчээр уухыг шаардаж байсан тухай сонссон гэдгийг ч ярьсан байна. Хэргийн талаар маш олон мэдээллүүд интернетээр цацагдсан ч. За би өнөөдөр 2 их найд юан, зэвсгийн хууль бус 8, мөнгө угаалт, хятадын дээд удирдагчдын гэр бүлүүд, эмгэнэлтэйгээр амиа алдсан хятадын алдартай жүжигчин Юм Мянлоны хэрэгтэй хэрхэн холбогдож буй талаар ярих болно. Интернет орчинд өрнөд байгаа одоо асуудлын гол нь жүжигчин маань санамсаргүй байдлаар 5 давхраас унаж амиа алдсан уу гэдэг ерөөсөө биш юм. Учир нь хятадын ард иргэд бүгдээрээ үүнийг санамсаргүй осол биш байсан гэдгийг аль хэдийн мэдсэн. Жинхэнэ асуулт бол энэ хэрэг улс төрийн бохир сүлжээ, эрх мэдлийн дотоод ялзралтай гүнзгий холбоотой байсан уу үгүй юу гэдэгт л байгаа юм. Жүжигчин Юм Мянлоны үхэл эрх мэдэлтэй ба эрх мэдэлгүй хүмүүсийн хятадын коммунист намын дээд давхаргийнхан ба жирийн ард иргэдийн төр ба ард түмний сайн ба муугийн үнэн ба худлын хоорондох тэмцэл болоод байгаа юм. Хятадын эрх баригчид Юм Мянлоны үхлийн үнэн шалтгааныг ил болгохоос айж байна. Харин хятад хүмүүс жүжигчний үхлийн талаарх хэрэгт шударга ёс тогтоохыг шаардсаар байгаа юм. Бүр цаашлаад энэ хэрэг зөвхөн нэг жүжигчний амиа алдсан тухайн асуудал биш. Хятадын төв засгийн газрын ордонд өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой гэж үзсэн. Зарим хүмүүс жүжигчний үхлийн шалтгааныг Ши Жинпиний гэр бүлийн 2 их найд юаныг завшсан мөнгө угаасан гэх хардлагатай холбож үзэж байна. Жүжигчин Юм Мянлон өөрийн амь насаа аюулд орсныг мэдэж байсан бөгөөд тэрээр хамгийн сүүлд шууд дамжуулалтынхаа үеэр үзэгчдэс тусламж гуйсан байна. Энэ хэрэгт Ши Жинпиний ойрын холбоотон Цай Чигийн нууц хүү гэж сэжиглэгдэж буй хүн ил гарч ирсэн байдаг. Тэгвэл Цай Чи гэж хэн бэ? Цай Чи бол хятадын коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга юм байна. Энэ хэрэг нь сүүлийн жилүүдэд байгаагүй хатуу сошиал медиа хяналт цензурыг хятад даяар бий болгоод байгаа юм. Юм Мянлоныг амиа алдснаас хойш 11 дэх өдөр эрх баригчид анх удаа мэдэгдэл хийжээ. Тэд хэрэгтэй холбоотой 3 хүнийг баривчилсан гэж уг мэдэгдэлтэй мэдээлсэн байдаг. За гэхдээ энд нэг сонин зүйл байгаа. Юу вэ гэхээр энэ баривчлагдсан 3 хүн жүжигчний үхэлтэй холбоотойгоор сэжиглэгдэж байгаа сэжигтэн эсвэл алуурчны айл нь ч биш байсан. Харин бүр гайхмаар нь Юм Мянлоны үхлийн талаар интернетэд пост бичсэн 3 эмэгтэй байсан. За нэг дэх эмэгтэй бол Бээжинд нөлөө бүхий нэгэн хүн Юм Мянлоныг сонирхож байсан. Тэр хүн 2025 оны 9 сарын 11-ний шөнө түүнийг үхэлд хүргэсэн үдшилийг зохион байгуулсан гэж интернетэд бичснийхэн төлөө энэ эмэгтэйг баривчилсан байна. За хоёр дахь эмэгтэйг Юм Мянлоны амийг хөнөөхөөс өмнө түүнийг тамлаж байсан гэж бичснийхэн төлөө баривчилсан байна. Гурав дахь эмэгтэйг Юм Мянлоны ээж болон түүний гэр бүлийнхнийг хатуу хяналтанд байлгаж хүчээр дуугүй болгож байгаа тухай интернетэд нийтлснийхэн төлөө баривчилжээ. Эрх баригчид эдгээр 3 эмэгтэйд шийтгэл оногдуулж байна гэж мэдгдсэн бөгөөд үүнээс гадна ил зарлалгүйгээр өөр хүмүүсийг чимээгүй баривчилсан байх магадлалтай байгаа юм. Мөн дээрэс нь хятадын интернет даяар тунгалаг ба гэрэлт үйл ажиллагаа нэртэй 2 сарын үндэсний хэмжээнд хэрэгжих кампанит ажлыг эхлүүлсэн. За тунгалаг ба гэрэлт ажиллагааны хүрээнд тэд интернетийн бүх хэрэглэгчдийн нийтэлсэн постын агуулга сэдвийг цаашлаад олон нийтэд тренд болж байгаа жагсаалтуудыг хэрэглэгчдийн бичсэн бүх комментуудыг нэг бүрчлэн шалгана гэж мэдэгджээ. Үнэхээр гайхмар. За тэдний хэлснээр дараах 4 төрлийн сэдвтэй мэдээллүүдийг устгах буюу шууд цэвэрлэх юм байна. За үүнд нэгт туйлширсан сөрөг байр суурь, 2 айдас түгшүүр үүсгэх мэдээлэл, 3 онлайн хүчирхийлэл, 4 хэд сөрөг хандлага. Эдгээрийг зогсгүй 4 төрлийн контент гэж үзэх гин. Өөрөөр хэлбэл тэд жүжигчний амиа алдсан хэргийн тухай интернет хэлэлцүүлгийг цэвэрлэн гэсэн утгатай бөгөөд үнэндээ энэ ажиллагааны зорилго нь Юм Мянлоны амиа алдсан хэргийг дарж дуугүй болгох явдал юм. Хятад хүмүүсийн интернетийг хэн хяндаг вэ? Энэ хүн бол Цай Чи юм. Эрх мэдэлтнүүд онлайн хэлэлцүүлгийг хатуу хянаж эхэлсний дараахан хүмүүс нэг аимшигтай зүйлийг бас олж анзаарсан байна. Юу вэ гэхээр жүжигчин Юм Мянлоны тоглосон кино, шоу, олон ангид кинонуудыг Netflix-ээс устгасан байна.
Үүний дараахан 9 сарын 11-ний тэр шөнө үдшилтэд оролцсон найруулагч, продюсер гэх мэт хүмүүс Юм Мянлоныг амиа алдсны дараа 2-7 хоног таг дуугүй байснаа гинтхэн л ам нээж өөрсдийг нь доромжилсан түүний үхэлтэй холбосон хүмүүсийг занал хэлж арга хэмжээ авна гэдгээ мэдээлсэн байна. Энэ бүх занал хийлийн арга хэмжээ нэг зүйлийг харуулж байгаа нь тодорхой. Юм Мянлоны үхэл магадгүй хятадын дээд удирдлагатай холбоотой хамгийн эмзэг нууцыг илчилсэн байж болох юм. Үүнийг хятад даяараа бүгд мэдэж байгаа ч хэн ч энэ талаар ил ярьж болохгүй байна. Энэ дунд Tiffany Chan гэх нэг эмэгтэй гарч ирж байгаа юм. За тэрээр Хонконгийн шоу бизнесийн хар бараан талыг ер нь бол илэн далангүй ярьдаг гуруу гэж алдарсан хүн юм. Tiffany Chan-ы нөхөрч мөн адил Хонконгийн шоу бизнесийн салбарт нөлөө бүхий нэр алдартай хүн бөгөөд тэр ч бас ерөнхийдөө энэ шоу бизнесийн хар бараан талыг илэн далангүй шударга ярьдаг хүн. Гэвч Юм Мянлоны үхлийн талаарх хэрэг дээр хадагтай Tiffany Chan огт дуурсангүй. Саяхан нэг лайв стримийн үеэр олон үзэгчид хадагтай Tiffany Chan-аас Юм Мянлоны үхлийн талаар үг хэлхийг гуйсан байна. За тэрээр үзэгчдээс ирсэн маш олон комментиг уншаад харснаа хэсэг дуугүй байж байснаа нэг гүнзгий амьсгаа аваад та бүхэн надаас Юм Мянлоны талаар үг хэлээч гэж шалгаахаа болоо. Би энэ талаар ярьж болохгүй гэж хэлсэн байна. Тэгвэл шударга ёсны төлөө үннийг илчлэхээс айдаггүй хатагтай Tiffany Chan яагаад энэ хэргийн талаар дуурч чадахгүй болов? Нэгт энэ хэрэг нь Ши Жинпин болон Цай Чигийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой. Хоёрт энэ нь Шигийн гэр бүлийн хууль бус зэвсгийн 8 бүр цаашлаад 2 их 80 юаныг угаасан асуудал. За тэгвэл одоо энэ хэргийн учрыг олцгоё. Нэхур судалсны эцэст онлайн мөрдөгчид тэр золгүй үйлчлэгт оролцсон 16 хүнийг тодорхойлсон байна. Тэдний дунд 29 настай Цай Ижиа гэх залуу байсан. За Цай Ижиа бол Цай Чигийн хүү юм. Тэднийг эцэг хүү гэдгийг батлах хит хитэн нотлохоо байгаа юм. Тэд Цай гэсэн ижил овогтой, гадаа төрхөөрөө ч төстэй. Хэрвээ тэдний төрхийг төстэй гэж бодохгүй байх юм бол Цай Чигийн залуугийн зургийг харах хэрэгтэй. За энэ Цай Ижиа гэх залуу бол 1996 онд Фужиан мужийн Фужоу хотод төрсөн. Тухайн үед Цай Чи Фужоугийн орон нутгийн албанд ажиллаж байсантай яг давхцаж байгаа юм. Хүмүүсийн таамаглаж буйгаар хүүгийнх нь их нь тэр үед Цай Чигийн нууц амаргуудын нэг байсан байж магадгүй гэж үзэж байна. За энэ залуу бол драмын сургууль төгсөж шууд жүжигчний карьераа хөөсөн байдаг. Хамгийн сонирхолтой нь олон томоохон одуудыг зөвхөн Цай Ижиаг тодруулж харуулахын тулд тэр алдартай одуудыг туслах дүрлүү шахаж байсан гэж ярьдаг. За тэгээд 2017 онд Цай Чи улс төрийн товчооны гишүүн болсноос хойш түүний хүү гэгдээд байгаа Цай Ижиагийн бүх мэдээлэл интернетээс устгагдсан байдаг. За интернетээс Цай Ижиагийн талаарх мэдээллийг зөвхөн 2017 оноос хойш нааш мэдээллийг л мэдэж авах боломжтой. За 2017 оноос өмнөх мэдээллүүд интернетэд огт байдаггүй. Тэднийг эцэг хүү хоёр гэж ярьсан бүх сэтгэлдлүүдийг хятадын интернет даяар хэдхэн минутын дотор устгасан байдаг. За мөн Цай Ижиагийн сошиал хаягуудын коммент хэсгийг бол хаасан байна. Иймээс энэ хоёр хүнийг холбох тодорхой баримтууд үнний ортой гэж үзэж байгаа юм. Тэгвэл дараагийн асуулт. За 33 настай Шин Чи гэж хэн бэ? За энэ Шин Чи гэх хүн бол мөн л тухайн өдөр жүжигчнийг амиа алдахад тэр үдшилтэд байсан 16 хүний нэг юм. За түүнийг анх Юм Мянлоны үхэлтэй холбоотой хамгийн гол хүн гэж мэдэгдээд байсан. Зарим их сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ Шин Чи гэх залуу бол Ши Жинпиний төрсөн ах Ши Юаньпэнтэй холбоотой гэж үзээд байгаа. За магадгүй цусан төрлийн холбоотой ч хүн болж таарж шиг байна. За харин цуу яриагаар бол Юм Мянлоны амиа алдах болсон шалтгаан нь тэр энэ хүмүүсийн мөнгө угаах ажиллагаанд холбогдож хит их зүйл мэдсэнтэй холбоотой гэжээ. Тэгвэл жүжигчин Юм Мянлонд нууц мэдээлэл агуулсан USB флаш байсан гэсэн мэдээлэл бол интернетээр аль хэдийн гарсан. За бүр флашыг жүжигчин маань залгисан байсан тухай мэдээлэлч цацагдсан байна. Цуу яриагаар бол Юм Мянлон тэдний мөнгө угаалтыг нотлох бүх баримтыг цуглуулсан учраас түүнийг тамалсан гэжээ. Юм Мянлон энэ нууц мэдээллийг өөрийг нь удирдах байсан хүмүүсээс мултрах арга болон ашиглахыг оролдсон. За гэвч тэр хитрхи гинэн байжээ. Тэгвэл эндээс асуулт гарч ирж байна.
Алдартай жүжигчдийн дунд ууж найргах, хүсээгүй хүнтэйгээ хамт цагийг өнгөрөөх, бэлгийн хүчирхийлэлд өртөх зэрэг нь яагаад мөнгө угаахтай холбоотой байх вэ? Учир нь хятадын шоу бизнес салбар үндсэндээ бохир мөнгө угаадаг том машин шиг ажилдаг гин. За энэ үйл явц ер нь бол хэдэн 10 жил дамжин үргэлжилсээр ирсэн байдаг. Аргачлал нь маш энгийн. Зардлыг хийсвэрээр нэмэгдүүлэх ба орлогыг хийсвэрээр өсгөх гэсэн арга байдаг. Мөн энэ мөнгө угаах аргыг хятадууд Хонконгоос сурсан. Хонконгд мафиад кино үйлдвэрлэл рүү орсон байдаг. Хонконгийн олон гэмт хэргийн сэдвтэй кинонууд үнэндээ мафиадын хөрөнгө оруулалттай хийгдсэн байдаг. Гэхдээ тэдний бүтээсэн кинонууд бол чанартай, үзэгчдэд таалагддаг байсан. Үнэн дээр Хонконгийн мафиад кино хийхдээ нэлээд нухацтай ханддаг байсан байна. Хэдийгээр тэд киноны ард хөрөнгө оруулагч болж байсан ч гэлээ. Кино үйлдвэрлэл рүү орох гол шалтгаан нь ердөө мөнгө угаалт байсан. Харин хятадын хувьд кино үйлдвэрлэл нь сайн кино хийхээсээ илүү мөнгө угаах хэрэгсэл болжээ. Киноны зардлыг зохиомлоор нэмэх аргыг одоо би та бүхэн тайлбарлаж өгье. За жишээ нь нэг киноны зураг авалтанд зориулж 100 мянган юаны өртөгтэй ордны иж бүрэн тавилга хийлгэлжээ гэж бодъё. За дараа нь бүх тавилгыг киноны нэг үзэгдэлд дэлбэлсэн байна. Үүний дараа кино студ албан ёсоор гарсан зардлыг 100 мянган юан биш 1 сая юан гэж бүртгүүлнэ. Ингэснээр үлдсэн 900 мянган юаныг киноны хөрөнгө оруулагч өөрөө хянаж кино үйлдвэрлэлтэд огт хамаагүй нэгэн компани руу шилждэг байна. За ийхүү бохир мөнгө нь киноны орлого хэлбэрээр эзэндээ буцан ирдэг. Өөр нэг арга бол жүжигчдтэй хийдэг энэ ян гэрээ гэж нэрлэгддэг схем юм. Олон нийтийн нүдэнд жүжигч нэг кинонд тоглосныхаа хүйс нь маш өндөр өртөгтэй гэрээ байгуулсан гэж одоо олон нийтийн мэдээллийн хэрэгслэр мэдээлдэг тийм үү? Харин бодит байдал дээр жүжигчний киноноос хүртэх ашиг хамаагүй бага байдаг байна. Энэ хуурамч гэрээ нь мөнгө угаах сувгийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн киноны ашиг орлогыг хуурамчаар өсгөх арга бас байд юм байна. За кино шин дээд амжилт тогтоосон гэж мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн ч яг үнэндээ кино театрын танхимууд хоосон байдаг. Үзэгчид тухайн киног сонирхож үздэггүй. Тэгвэл энэ арга яаж боломжтой болдог юм бол? Учир нь киноны хөрөнгө оруулагчид мянган хуурамч аккаунтаар тасалбар худалдан авдаг. Энэ бүх мөнгө кино театрт руу урсаж орлого гэж бүртгэгдэн татвар төлсний дараа хөрөнгө оруулагчийн халаас руу буутсан орж ирдэг. Маш цэвэрхэн хэлбэрээр. Ийм л зүйл рүү жүжигчин Юм Мянлон орсон гэж ойлгож болно. Жүжигчдийн нэр дээр бүртгэлтэй студийн дансанд тэдний бодит ажилтай огт холбоогүй асар их мөнгө орж гарч байдаг байна. Агентууд мөнгө угаах зууршлагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд жүжигчид маш их нэр алдартай байсан ч энэ мөнгө угаалтын асуудал тэдний оролцоогүйгээр явагддаг. За алдартай жүжигчид зүгээр л одоо бэлгэдлийн чанартай сувенир шиг л байж идэг юм байна. Тэдний үнцийн зөвхөн авиас алтар нэрэнд оршдоггүй. Харин тэдний алтар нэр нь эзэдтэй мөнгө угаах хэрэгсэл болж өгдөг гэсэн үг юм. За энэ сүлжээний хамгийн заван хэсгийг би одоо та бүхэндээ тайлбарлаж өгье. Энэ сүлжээ маш өргөн бөгөөд дарамт нь асар их байдаг. Тиймээс дээд зиндааны одод ч гэсэн өөрийн эзэдтэйгээ хамт ууж идэх, өөрсдийгөө тэдэнд өгөх, тэднийг дагах хэрэгтэй болдог. Нэг үгээр эзэдийнхээ утсан хүүхэлтэй болно гэсэн үг юм. Хөшигний цаана алдартай жүжигчид эрх мэдэл мөнгөний сүлжээнд гинжлэгдсэн боол маягтай л байдаг. За нэгэн 100 ярианд Юм Мянлон өөрийн нэр дээр ирэх студийн дансаар мөнгө угааж байсныг нотлох баримттай болсон гэжээ. Энэ нотлох баримтал түүний хувь тавилан шийдсэн байна. Мөн интернет хэрэглэгчид Юм Мянлоны нэр дээр олон компани бүртгэлтэй байсныг илрүүлсэн. Тэр бүх компаниуд нэг утасны дугаар дээр бүртгэлтэй байсан бөгөөд энэ дугаар нь бусад жүжигчдийн нэр дээр бүртгэлтэй 10 гаруй компани үүсгэхэд хэрэглэгдсэн байна. За тэгвэл одоо энэ дээр нэг юм тайлбарлая. Нэг утасны дугаар дээр бүртгэлтэй мөртлөө тэр тухайн компани төр зургийн эзэмшигчтэй олон компани одоо болж салбарлаж байх юм бол энэ нь мөнгө угааж байна гэсэн маш тод дохио юм байна. За энд бас нэг баримт байна. Тэр шөнийн арга хэмжээнд оролцсон 16 хүний нэг нь Юм Мянлоны найз байсан гэдэг. За түүний нэр нь бол Фан Ши Чи.
За тэр 2013 онд болсон Happy Boys reality шоуны оролцогч байсан. Баримтаас харахад Фан Шичи болон Юм Мянлон хэд хэдэн компанид хамтран бүртгүүлсэн нь тогтоогджээ. За бүр хамгийн хачирхалтай заяо тэдний нэр дээр байгаа тэр компаниуд биш үү те эмнэлгийн үйлчилгээ, эмнэлгийн тоног төхөөрөмж, шоу бизнес, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, за бүр цэргийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг компаниуд байсан. За одоо хамгийн сэжигтэй хэсэг нь гарч ирж байгаа юм. Нэг интернет хэрэглэгч тэдний компаниудыг бизнесийн бүртгэлийн сангаас хайгаад сонирхолтой зүйлийг олсон байдаг. 2017 оны 9 сарын 15-нд Юм Мянлон Бээжингийн агентлагаар дамжуулан Шанхай Шимен Film and Television Culture Studio нэртэй компанийнхаа бүтээгдэхүүний тэмдэгтийг албан ёсоор бүртгүүлсэн байна. За бүртгэлийн дугаар нь 264 256 техник гэж заасан байдаг. За Class 13 гэдэг компани ангиллал нь ерөнхийдөө бүтээгдэхүүний тэмдэгт бүртгэхэд хэрэглэгддэг ангиллал юм байна. Тус компани доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь тогтоогдсон. За хөдөлгүүрт зэвсэг, за жишээ хөдөлгүүрт зэвсэгт бол одоо юу гэдэг нь те байлдааны одоо хэрэгэлдэг одоо явдаг эд ангиудыг хэлнэ шүү дээ. За жишээ танк ч юм уу, байлдааны онгоц ч юм уу. За гар зэвсэг, буу, тесрэх бодис хийдэг бүтээгдэхүүн, гар бөмбөг, бие хамгаалах спрей гэх мэт зүйлс багтсан байгаа юм. За кино студийн компани яхаараа галт зэвсэгтэй холбогддог байх вэ. Дээрээс нь Юм Мянлон шиг улс төрийн нөлөөгүй жирийн нэг жүжигчин хүн яагаад хятадд зэвсэг, сум, тесрэг бодистой холбогдсон компани эзэмшдэг байх вэ? За барууны оронд өөр байж болох ч гэлээ. Хятадд зэвсгийн үйлдвэрлэлийг бол төр хяндаг байгаа. За эндээс бол нэг логог хариулт гаргаж ирээ. Яг үнэндээ Юм Мянлон өөрөө компани эзэмшээгүй. Хэн нэгэн түүний нэр дээр зэвсэг болон мөнгө шилжүүлэх зорилгоор компани байгуулсан. Юм Мянлон зөвхөн шоу бизнесийн авилгын сүлжээнд биш, харин Хятадын коммунист намын дээд давхаргын гэр бүлүүдийн зэвсгийн хууль бус 8 их хэмжээний мөнгө угаалтын хэрэгт ашиглагдаж байсныг л одоо энэ бүхэн харуулдаг байгаа. Тэгэхээр Юм Мянлоны зайлгсан USB флаш нь зэвсгийн 8 хууль бус тээвэрлэлтийн баримт тэр байтугай 2 их 80 юаныг угаасан баримтыг агуулсан байж болох юм. Жүжигчин Юм Мянлоны үхэл улс даяар шууган дэгдэхээс өмнө Ши Жинпиний гэр бүл цэргийн сангаас ихээхэн хэмжээний юан завшсан тухай цуу яриа Хятад даяар аль хэдийн гараад байсан. За энэ цуурхал Юм Мянлоныг амиа алдахаас 2-7 хоногийн өмнөөс тарж эхэлсэн байна. Зарим их сурвалжуудын хэлснээр Хятадын төв цэргийн хорооны орлогч дарга хийгдэж байгаа Чан Юша гэдэг хүн Ши Жинпиний гэр бүл цэргийн сангаас мөнгө завшиж өөрсдөө баяжиж байсныг илрүүлсэн байдаг. За тэгвэл Чан Юшагийн холбоотон генерал Лю Юэн энэ асуудлыг нэлээд хугацаанд судалсан байгаа юм. За одоо цэргийн салбарыг хариуцаж байгаа Чан Юшагийн хамтрагч гэдэг генерал Лю Юэн нь төв цэргийн комиссийн яаралтай хурал дээр энэ асуудлыг илчилсэн байдаг. За генерал Лю Юэн үг хэлэхээс юусоо татгалзаагүй. Тэрээр хэлэхдээ Ши Жинпиний гэр бүл цэргийн сангаас 2 их 80 юаныг завшиж даалт хэлбэрээр гадагшаа шилжүүлсэн гэж хэлжээ. Тэр үүнийг цуурхал биш, маш тодорхой нотлох баримттай гэж дээрээс нь нэмж хэлсэн. Түүний гаргасан тайланд баталгаатай баримт байсан бөгөөд 2 их 80 юан нь цэргийн шинжилэлд зориулагдах ёстой байсан ч Ши Жинпиний гэр бүл бүс ба зам санаачлагын дор өөрсөддөө шилжүүлсэн гэжээ. Ийм байдлаар мөнгө Хятадаас гадагшаа урссан байна. Генерал Лю Юэн илтгэлдээ за баримтыг дэлгэрэнгүй бүр ингээд тайлбарлсан юм байна. Мөрдөгчд энэ их мөнгө хаашаа шилжсэн болох юм мэдээж мөрдөж олж тогтоосон. Эхний чиглэл нь зүүн өмнөд Аз, Тайландын бомбд, барилга төмөр замын коридор, эрчим хүчний хоолой зэрэгт тэдний гэр бүлийн хяналттай компаниудаар дамжин шилжсэн байна. За хоёр дахь чиглэл нь өмнөд Номхон далай ба Далаан бүсүүд рүү Австралийн бомбуудад нууц хувьцаа эзэмших хэлбэрээр оруулсан боловч үнэндээ стратегийн байр суурь болсон гэжээ. Зарим хүмүүсийн хэлснээр Ши Жинпиний гэр бүл Австральд өргөн сар хүрээтэй хөрөнгө эзэмшдэг гэж мэдэгдээд байгаа. Хэрв та үзээгүй бол илүү уруу сувгийн видео хэсэгт байгаа $1 сая машины осол гаргасан нууцлаг баяны охин нэртэй Лан Лан Ян гэх эмэгтэйн тухай видеог олж үзээрэй. За энэ видео танд Ши Жинпиний гэр бүлийн Австральд эзэмшдэг асар их хөрөнгийн тухай тайлбарлах болно.
За 3 дахь чиглэл нь Латин Америк. Венесуэл бол одоо тэдний хувьд чухал төв болсон байна. Тэнд цэргийн сангаас завьсан мөнгөний дийлэнх хэсгийг маш жижигхэн одоо бага хэмжээнд хэсэгчлэн хуваагаад улс орны санхүүгийн систем рүү оруулсан байна. 4 дахь чиглэл нь ойрхон дорнод ба Африк. Бонд ба аж үйлдвэрийн парк төслүүдийн дор хийгдсэн ч үнэндээ зам тээвэр, байгалийн нөөц баялагын эрхийг эзэмших, гэр бүлийн хөрөнгөн дээр төвлөрсөн гадаадын эзэнт гүрэн байгуулах арга байсан гэж үзээд байгаа юм. За одоо дээрх мэдээллийг тодруулъя. Генерал Люй Юэн хэлэхдээ цэргийн комисс аль хэдийн арга хэмжээ бол авцсан. Эхэндээ улс төр цэргийн хүчтэй дарамтны дор Ши Жинпиний гэр бүл 2 их найд юан завшснаа хүлээн зөвшөөрсөн. За ингээд 1 их найд юаныг буцааж өгөхөө амласан. За өгсөн юм шиг байлээ миний ойлгосноор. За харин үйлдсэн 1 их найд юаныг буцаан төлөх хүртэл нь цэргийн комисс бол хөөцөлдөн гэж хэлсэн байна. Ши Жинпиний гэр бүл Африкийн зарим улс орон болон номхон далайн жижиг арлуудыг хянаж байдаг гинэ. За хэрвээ хизээ нэгэн цагт тэд цөллөгт явах шаардлагатай болох юм бол барууны улс орн руу биш харин номхон далайн нэг жижиг арал эсвэл Африкийн жижиг улсыг худалдаж аваад тэндээ амьдрах төлөвлөгөөтэй ажээ. Тиймээс тэд аль хэдийн тийшээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихэд байгаа юм. За тэгвэл жүжигчин Юм Мянлоны үхэл Шигийн гэр бүлийн 2 их найдын мөнгө угаалттай яаж яваад холбогдож орхив. Нэгт хэн нэгэн Юм Мянлоны нэрийг ашиглан мөнгө угаах болон зэвсгийн наймаа явуулж байсан. За энэ нь цахим хэрэглэгчдийн илрүүлснээр батлагдаад байгаа юм. За тэд Юм Мянлоны нэрээр бүртгэлтэй зэвсгийн үйлдвэрлэлтэй холбоотой компаниуд байсан байгаа юм. За хоёрт түүний үхэл нь Ши Жинпин болон Цай Чигийн гэр бүлийн гишүүдтэй холбоотой гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл бараг л тэдний хүүхдүүдтэй гэсэн үг. За энэ сэдв нь олон нийтэд ил болсон мэдээллийн ойролцоогоор 70% одоо давтагдаж таарад байгаа юм. 3. Юм Мянлоны амиа алдсан хэргийн талаарх мэдээллүүдийг шууд интернетээс устгаж жүжигчний үхлийн талаарх дуурсан олон хүнийг баривчилсан. Ийм тохиолдол сүүлийн жилүүдэд Хятад улсад огт гарч байгаагүй. Бас Хятадын ардын армийн хуучин цэрэг асан. За одоогоор тэр хүн магадгүй Япон эсвэл Азийн аль нэг оронд амьдардаг гэдэг байгаа. За тэр хүн Юм Мянлоныг бол одоо дэмжиж тийм ээ түүний үхлийг бол одоо үнэн шударгаар шүүхийг шаардж байна гэсэн утгатай зүйлийг сошиал медиагаар дуурснаас болоод түүнийг Хятад руу дуудсан байна. Хүмүүс түүний аюулгүй байдалд санаа зовж одоо та зүгээр үү яасан таныг баривчилсан уу гэдэг асуусан байл да. За тэгэхээр тэр хүн бол би сайн байгаа. Надад санаа зовох хэрэггүй. Тэд миний бичлэгийг интернетээс устгахгүй гэж хэлсэн байна. За дөрөвт Юм Мянлоны амийг хөнөөхөөр урдаас төлөвлөсөн байсан. Мөн Юм Мянлон амиа алдахаас өмнө хэд хоног хоригдож байсан гэсэн мэдээлэл интернетэд бас байгаа. Жүжигчний хамгийн сүүлийн лайв стрим нь 2025 оны 8 сарын 29-30-нд болсон. Тэрээр тусламж хүссэн тохио дамжуулахыг оролцоор байсан байна. Лайв стримийн үеэр яриа нэг хэсэг хугацаанд ингээд тасарсан бөгөөд техникийн багийн саадыг засч байх хооронд Юм Мянлон удаанаар гараа амнаасаа буулгаж 3 үгсийг аяархан шивнэж хэлсэн байдаг. За анхааралтай дахин үзэх юм бол тэр туслаач намайг авар гэж шивнэснийг сонсож болно. За тэр бас 5-4 тэг буюу 540 гэсэн аврах дохиог гараараа үзүүлсэн байна. За энэ 5-4 тэг гэдэг дохио бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чимээгүй тусламжийн дохио юм. Ихэвчлэн гэр бүлийн хүчирхийллийн үед хэрэглэгддэг гэсэн яриа байгаа. За энэ дохиог бусдад хэрхэн одоо хүмүүс илэрхийлж үзүүлдэг вэ гэхээр эхлээд гарынхан алгыг дийлгэж хуруунуудаа салгаж алгаа одоо гадагш нь харуулна. За энэ нь 5 гэсэн дохио. За дараа нь эрхий хуруугаа нуугсна. Энэ нь 4 гэсэн дохио. За эцэст нь үлдсэн хуруунуудаа атгаж гараа одоо атгах гэсэн үг. За энэ бол тэг гэсэн дохио. Ингээд 5-4 тэг гэх аврах дохио болдгийм байна. Юм Мянлон энэ дохиог маш болгоомжтой бараг анзаарагдамгүй байдлаар үзүүлсэн байжээ. Учир нь лайв стримийн үед хэн нэгэн түүнийг хянж байсан учраас энэ дохиог шууд л ил тод үзүүлэх боломжгүй байсан байх. Тиймээс тухайн үед хэн ч анзаараагүй өнгөрсөн. Харин одоо эргээд энэ бичлэгнээс харахад тэр үнэхээр тусламж гуйж байсан нь тодорхой болж байгаа юм. Үүнээс гадна сошиал хэрэглэгчдийн анзаарснаар түүний дамжуулалтын үеэр хийсэн энгийн өгүүлбэрүүд за нууц мессеж байсан гэж олсон. За Юм Мянлон лайв стримийнхаа үеэр ингэж илэрхийлжээ. За та энэ зурагнаас магадгүй хятад хэл мэддэг бол одоо энэ танд бол тодорхой харагдах бах. За ингээд нэгт өгүүлбэр бол ингэж байна. Өнөөдөр цаг агаар сайн биш байна. 2. Тэнгэрт бүрхэг хар үйлс байна. 3. Гадагшаа гарахтаа шүхрээ авч явхаа битгий мартаарай.
4. Сүүлийн үед би эд шидийн зүйл сурсан. 5. Үхэл хүртэл урлаг байж чадна. Тиймээс чи намайг сонсох уу гэж 5 өгүүлбэрийг хэлсэн байгаа юм. Түүнийг жүжигчин уран бүтээлч хүн байсан учраас тийм ээ фэнүүд тухайн лайв стримийг үзэж байсан үзэгчид эдгээр өгүүлбэрийг зүгээр л ердийн уран сайхны илэрхийлэл гэж бодоод өнгөрцөн. За гэхдээ энэ өгүүлбэр бүрийн хамгийн эхний хан зүсгийг аваад нэгтгээд унших юм бол өнөөдөр тэд намайг алах гэж байна гэсэн нууц мессеж гарч ирдэг байна. Мөн шүтэн бишрэгчт нь лайв стримийн үед Ю Менлоны нүүрэн дээр нь хөхөрсөн байхыг бол анзаарсан. За түүний нүүрэн дээр хөхөрсөн мэдээллүүд хүртэл одоо интернетээр маш их байгаа. За ингээд яагаад нүүрчин хөхөрсөн юм бэ гэдээ энэ талаар бол одоо жүжигчнээс асуухад тэрээр камер руу харж байгаад хэрвээ нэг өдөр би гинэт алга болчих юм бол санаарай. Энэ бол осол биш байх боллоо гэж хэлсэн байна. Энэ өгүүлбэр нь одоо эргээд бодоход түүний тусламж гуйсан дохио байжээ. Тэгвэл Ю Менлоны үхэл Ши Жинпиний гэр бүлийн мөнгө угаасан хэргийг нуун дарагдуулах ажиллагаатай холбоотой байсан уу? Энэ л асуулт өнөөдөр Хятадын интернет орчинд хамгийн их хариулт нэхэж буй сэдэв болжээ. Нийгмийн сүлжээнд гарсан мэдээллийг ингэтлээ ширүүн дарамталж мэдээлэлд хатуу хяналт тавьж байгаас харахад энэ хэрэг дээд түвшний удирдагчтай холбоотой болж таарч байгаа юм. Гэхдээ нэг зүйл л тодорхой. Ю Менлон хууль бус үйл ажиллагааны сүлжээтэй орооцолцсон байсан. Тэрээр мөнгө угаалт, хууль бус зэвсгийн 8 зэрэгт оролцож байжээ. Тэгээд тэр амь насаараа төлсөн. Тиймээс энэ бол зүгээр нэг жүжигчний амиа алдсан эмгэнэлт түүх биш. Урлагийн салбарыг бохор мөнгө угаалт, бэлгийн дарамт, эрх мэдлийн хэрэгсэл болгон гажуудулсан системийн тухай юм а. За ингээ өнөөдрийн манд дугаар үүгээр дуусч байна. Тань таалагдсан бол та илүү өрөө сувгаар дээр subscribe дараарай гэж хүсье. За дараагийн дугаараараа уулзлаа. Баяр та.